Сайн байцгаана уу? Энэ удаа 2025 онд гарсан нэгэн сонирхолтой анимыг бэлтлээ. Аратнуудын хаан өөрийг нь устгахаар ирсэн 13 баатараас болж хүн төрлөختнийг бүр мөсөн устгахаар шийднэ. Гэвч нэгэн төвөгтэй ажил гарч ирэх ба устгаж сүйтгэсэн газарт нь өнчирч үлдсэн хүүхэд гарч ирнэ. Тэрхүү хүүхэд дэлхийн ертөнцийг аврах эцсийн найдвар болно. Манай сүгийг үзэж байгаа нийт хүмүүсийн 80% subscribe дарахгүйгээр үздэг юм байна. Тиймээс та нар маань анима эхлэхээс өмнө лайк, subscribe дарж дэмжээрэй. Баярлалаа. Ингээд аним руугаа орцгоё. Аним эхлэхэд аав охин хоёр гарах ба охин ч ааваасаа энэ газрын зурагт Эдосийг тойроод яагаад хар байгаа талаар асуухад түүнээс цааш газар нутаг байгаа ч тэр хар хэсэгт аимшигт мангасууд амьдардаг гин. Мангасуудын дунд дөрвөн зүгийг хамгаалдаг дөрвөн мангасын хаан байдаг нь хамгийн аимшигтай. Хүн төрлөختнийг Эдосиагаас явхад цаад хийсээр ирсэн талаар хэлнэ. Эртний домогт баатруудын дундах баатар Хайдны хааны өгсөн зэвсгээр дөрвөн мангасын хаадыг ялна гэж бичигдсэн байдаг. Тэрхүү зэвсгийг зөвхөн баатарт өгдөг ба эзэмшигчийнхээ чадварыг хэд дахин нэмдэг гэхэд охин би баатар болно гин. Аав нь баатар болохч хэцүү шүү гэв. Үзэгдэл шилжин нөгөө охин том болсон байх ба аава цаг нь боллоо гэж бодно. Тэр аль хэдийн баатар болжээ. Бусад баатруудын хамт 13-уулаа морин тэргээр явж байгаа харагдана. Морин тэрэгч зогсон үүнээс цааш явах боломжгүй талаар хэлнэ. Гэтэл тэдэн рүү мангасууд дайрч эхэлнэ. Стефан гэх баатар ном сумаар замаа нээж жадчид урдаагаар үлдсэн мангасуудыг Алиша бид хоёр зохицуулнаа гэв. Тэд мангасуудыг устган явсаар агуу руу орно. Мангасууд ар араасаа дайрч тэд ч устгасаар агуй нөгөө талд сарны уулын ойролцоо гарч ирнэ. Энэхүү бичлэгийг хийхэд хамтран ажилласан Rival Store-то баярлалаа. Энэ газар маань бүх төрлийн маус засах, механик кейбордны свич солих, чихвч засгаас гадна гадны хэсгийн эвдэрч илэгдсэн зүйлсийг сольдог. Мөн маусны наалт, мауспад бүх төрлийн хэрэгслийг авч явахд зориулсан хамгаалтын уут, хайрцаг гэх мэт дагалдах хэрэгслүүд байдаг ба энэ хаягуудаар нь ороод сонирхоод үзээрэй. Баярлалаа. Дахиад жоохон явбал бид домгийг бодит болгосон анхны баатрууд болно гэв. Мангасын хаан сарны уулын орой дээрээс аянга захилан тэдний урд гарч ирнэ. Юу гэж хүчвэ гэж гайхацгаана. Эдосиагийн өмнөд хязгаарыг захирдаг сарны гэрэл Клеватес байна гэж харна. Стефанч бид бол Хайдны хаанд сонгогдсон 13 баатар. Түүнийг заавал ялах ёстой гэж дайрцгаана. Хамгийн ихэнд Стефаныг нүд ирмэх зур ална. Бүгд гайхан зогсно. Хоргосч миний араас гэж дайрсан ч толгойг нь тасалчихна. Мангасын хааны сүүл сүүдрээс гарч ирэн тэднийг ээлж дарааллан ална. Мангасын хаанч тэдэнтэй ийм ойроос уулзаагүй 1000 жил болсон байна гэж бодно. Эцэст нь ганц Алишаа л амьд үлдэнэ. Мангасын хаан шавж шиг сул дорой байх ёстой байж яаж энэ хүртэл ирсэн? 1000 жилд юу болсон? Ямар зоригтой зэргийг нь бодон гайхна. Түүний сүүлнүүдээс болтон явсаар дайрах ба эврэнд нь ормол үүсгэж чадна. Мангасын хаан цаашид ч газар нутагт минь санаархах байх. Тиймээс сайн судлах хэрэгтэй гэж бодон Алишаг хідэн хэсэг болгон хаяна. Хайдын хаант улсын нийслэлд мангасын хаан ирж замдаа тааралцсан бүгдийг устгана. Цэргүүд юу ч хийж чадахгүй байв. Катапултаар дайрсан ч түүнд нөлөөлдөггүй. Мангас ирснийг хаанд мэдэгдэхэд баатрууд бүтлгүйтснийг ойлгоно. Хааныг зогтох хэрэгтэй гэхэд зогтлаа гэд нэмэргүй. Зуухыг хаах хэрэгтэй гэд яв. Цэргүүд ч их бугаар галлахад мангасын хаан баатруудад байсантай ижил хүчрхэг зэвсэг ашиглаж байгааг нь анзааран илүү хүчрхэг болохоос нь өмнө устгахаар шийднэ. Хаан зуухны үүдэнд ирэхэд Клеватес аль хэдийн олж ирсэн байв. Хайдны хаанд чиний хариултаас шалтгаалж хүний овгийг устгах үгүйгээ шийднэ. Ганцхан Хайдан биш, Дон, Огу, Сурада, Бенто гэд бүгдийг нь арчиж хаянаа гэв. Тэднийг яагаад өөрийг нь устгах гэснийг асуув. Хаан чам шиг зэрлэг амтан ойлгохгүй гэхэд толгоог нь тастан хаяна. Буцах замд нь хүүхэд ойлгох сонсогдож түүнтэй хамт байсан эмэгтэй нуранган дарагдсан байх ба түүнээс тусламжгүй байна. Би хүний овгийг устгахаар шийдсэн. Хайданд хүн болж төрсөндөө харамс гэхэд хүүхэд хизээ хаан төрхөө сонгодоггүй гэв. Мангасын хаан түүнийг амьд үлдээх үнцэн байгаа бол надад харуул гэхэд би одоо өвхөж байна. Гэхдээ энэ хүүхэд нотолж харуулах болно гэж хэлээд нас барахад мангасын хаан хүүхдийг аваад яв. Эдосиа 6 төрлийн хүний овог байдаг ба эхнийх нь Дон, эсвэрийн болон боорот хуваан эзэмшдэг. Хоёр дахь нь Огу буюу ойн ард түмэн ба анг өрөө эм судлалт сайн. Гурав дахь нь Сурада буюу усны ард түмэн ба завж олоодох сэлэхтэй сайн. Харин бусад угсаатантай харилцаа муу. Дөрөв дахь нь Бенто буюу зэлүүд талд амьдардаг зэрлэг угсаатан. Хүмүүс нь хүч чадалтайч зохион байгуулалт муу. Тав дахь нь Хайдан хамгийн эртний угсаатан ба нууц ихтэй металл боловсруулах зэвсгийн технологид гарамгай. Хайдан уулын гүнд орших жижиг уусч шидэж чулууг ашиглан зэвсэг хийж чаддаг. Тэрхүү чадварыг зөвхөн хааны гэр бүл эзэмшдэг байв. Мангасын хаан хүүхдийг сарны ууланд авчирсан байх ба хүүхэд өсөх хугацаа
хэд унтаад сэрэх хооронд л өнгөрнө гэж бодсон ч эхний өдрөө л уйлахаас нь залхан аргаа барна. Алишач багада аавыгаа алдаж байсан дурсамжаа зүүдлэн сэрнэ. Мангасын хааныг хараад сэлмээ авах гэтэл нөхдийн чин цогцос, зэвсэг бүгдийг нь доош хаясан. Чамааг бусдаасаа үн цэнтэй гэж мангасын цусаар дахин амьлуулсан гэв. Түүнийг амьлуулсан шалтгаан нь хүүхдийг хөхөөр нь хооллуулах байсан байв. Алишач хүүхэд төрүүлсэн хүнээс л сүү гардаг гэхэд хэрэггүй амтан тэгвэл өөр аргаар тус бол гин. Мангасын хаанч хүн төрхөнд хувиран өөрийгөө Клен гэж дуудахаар болж хүүхдийг Луна гэж нэрлэнэ. Алишач шидэт хүдэр байвал бүхнийг авч чаднаа гэв. Тэр гурав шидэт хүдрээс аван ойролцоо хотоос хөхүүлээж хайхаар явцгаана. Явх замдаа Алиша хүүхдийг усанд оруулан цэвэрлэж байгаад хайданы сүлдтэй давуу олон гайхан харна. Энэ үед нэгэн хүн сүрсэн хотод морьтой давхин амьд үлдсэн хүн байгаа эсхийг шалгаж байв. Харин хотын ойролцоо өөр улсын цэргүүд ирсэн байх ба бусад улсаас төрүүлж шидэт хүдэр боловсруулах нууц аргыг олж авахар ирсэн байв. Дорел генерал хил рүү буцаж цэрэг бүрдүүлнэ гэд туслахдаа хааны удмын амьд үлдсэн хүнийг хайхыг даалгаад явна. Алишач Кленээс яагаад хааны удмын хүүхдийг хулгайлсныг нь асуухад цайзыг нураахад нэгэн хүнд хүнээс хүүхдийг аврахыг гуйсан гэв. Алишач цайзыг нураасан хааныг алчсан юм уу гэж гайхахад хайдны хааныг алахдаа нураачихсан. Эхэлж дайрсан та нар биздээ гэв. Алиша шидэт хүдэр боловсруулах аргаас болж бүгд энэ хүүхдийг хайж байгаа байх гэхэд Кленч сонирхолтой юм гэж баярлан би энэ хүүхдийг хаан болгоод өөрөө сүүдрээс дэмжинэ. Хүний овгийг ажиглахад эрх мэдэлтэй байх муугүй санаа байна. Хизээч устгах боломжтой гэв. Алишач хэрэггүй юм хэлснээс болж буруугаар эргэжчихлээ гэж айна. Тэднийг цааш явж байтал хэсэг дээрэмчид гарч ирэн Клений толгойг зохиход Алиша тэд ч ингээд дууслаа даа гэж бодтол Клен ухаан алдаад унчихна. Алишагч зохин унахад би хүшгүй биш билүү гэж гайхан ухаан алдна. Алишаг ухаан ороход Клен бид баригдсан байна гин. Яагаад ганц зохиулаад унчихсан юм гэхэд энэ би бодсноос сул дорой байлаа гэв. Тэгэд одоо зогтохгүй юм уу гэтэл Лунаг хаан ширээнд суулгах хүртэл өөрийгөө нууцлана. Эднэр ямар учиртай хүмүүс болохыг тайлбарлал гэв. Тэд бол уулын дээрэмчид. Амьдаар нь авч явж байгааг харахад боолын 8-аач нь зарах байх. Тэд бол хог шаарнууд гэв. Тэднийг нэгэн газарт авчирн буулгах ба нэг нөхөр зүгтах гэж оролдоход түүнийг шууд л алчхна. Бид бол хар хэрэг зүгтах гэж оролдвол шууд ална гэж анхааруулв. Алишаг тусад нь авч яван харин хүүхдийг нээлгэх эмэгтэй асархаар болно. Алишаг Бороко гэх нөхөрдөө дагуулan ирэх ба аврах тороол сурган бусдыгаа сүрдүүлж боос болсон нөхөр байв. Шидэт хүдэртээ явж байгаа болон 13 баатар дунд эмэгтэй баатар байсан гэд түүнийг шууд л баатар гэдгийг нь мэднэ. Хааны удмын бүх хүн алуулсан бол дахиж ийм зэвсэг үйлдвэрлэж чадахгүй учраас үнэн өснө. Тиймээс бид шидэт зэвсгүүдийг цуглуулж байгаа. Олж авах хамгийн хэлбэр арга нь үхсэн баатараас авах гин. Маргааш түүний болон бусад 12 баатрын зэвсэг байгаа газар руу дагуулan явахыг тушаана. Нээлийг дэгээдэж унган юм асгасан гэж шалтгаглан хоёр нөхөр түүнийг авч гарan хүчирхийлж зодож байгаад явна. Харин Клен тэднийг алан сүудэртэй нууна. Клен Нээлийг яагаад энд байгаа талаар асуухад Нээл төрсөн цагаасаа л хар хэрэг бүлгэмд байсан. Ээж маань боол байсан байх. Тэд ээжигч бас хүчирхийлж доромжилдог байсан гин. Түүнийг 12 настай байх үед ээж нь алга болон түүнээс хойш Нээлийг хүчирхийлж зоддог болж аимшигтай амьдралыг туулж байгаа. Жирэмсэн болсон ч хүүхэд нь амьгүй төрсөн. Тиймээс энд ирсэн хүүхдүүдийг хөхөөрөө хооллож чадаж байгаагаа хэлнэ. Кленч болж байна. Лунагийн хөхүүл ээж болон надтай хамт яв гэхэд чи ч гэсэн боол шүү дээ. Боломжгүй гээд явна. Нөгөө хоёр нөхөрч Алишаг дагуулan явж байх ба нуур руу орох гэж байгаа хүнийг харан дахин нэг галзуу амтан нуур руу орох гэж байна гин. Алишагаас чи ч гэсэн хоод урдын түүхийг мэднэ үстэй гэхэд тэгэхээр энэ Элбегийн босоо уурхай байх нэ гин. Залууч амлсандаа хүрээрээ гээд ус руу ороход мангасуу түүнийг тасчин иднэ. Эдгээр нь усанд амьдардаг Арбеншис гэх мангас ба 300 жилийн өмнө устай хамт гарч ирснээс болж хонгил хаягдсан байв. Тухайн үеийн шилдэг баатар Ходварч тэднийг ялж чадаагүй ба түүний зэвсэг болох хүрхрээ завчигч уурхайн гүнд хаягдсан байв. Гүрний нөгөө талаас нэг нөхөр үсэн ирэх ба чамааг хүсч байна гэхэд Алиша мөрөө мултлан түүн рүү дайрч сэлмээр нь гүүрийг эвдэн хамт доошоо унан бяц усрна. Гэтэл цуснд бөөгнөрөн Клений жижиг хувилбар гарч ирэн хитрхи их цус алдсан байна. Лунад хөхүүл ээж олсон ч хамт явхаас татгалцсан. Яагаад гэдгийг нь ойлгохгүй байна гэхэд түүний нүдээр чи бол зүгээр л боол хүүхэд. Мөн дээрэмчд боолуудыг зүгээр явуулчихна гэж байхгүй гэв. Тэгвэл юу хийвэл болох юм гэхэд хамгийн найдвартай арга нь дээрэмчдийн бүлгийг устгах. Тэгвэл хинч хөөж ирэхгүй. Чамд бол амархан биздээ гэтэл намайг сарны уулаас хол байгааг мэдвэл асуудал үүснэ. Тиймээс чи хийгээд түүний бөөгнөрсөн цус амаар нь орон бүх бие нь эдгэж эхэлнэ. Дээрэмчид ч түүнийг харан гайхан зогсцооно. Ямар ч байсан амьд байна. Заавал барьж ав гин.
Нээлч Карме гих ихчээсээ гадна ертөнц ямар байдаг талаар асуухад энд байгаа хүмүүст гаднах ертөнцийн талаар сайхан дурсамж гэж байхгүй. Яагаад гинэт энэ талаар ярьсныг нь асуухад боолуудын нэг гадагшаа хамт явахыг уурсан гэв. Кармеч уурлаж эндээс зүгтэж чадна гэж бодоо юу гэхэд Бороко тэдний яриаг аль хэдийн сонссон байв. Борокоч шин ирсэн хүүхдийг сайн хооллож таргалуул гэд Нээлийг дагуулan яв. Кармеч явсан хойно нь түүнээс өөр хөхүүлхэн байхгүй байхад гэж уурлан зогсон. Бороко Нээлийг хонглоор дагуулan явсаар аврах трол дээр авчирсан байв. Чиний гадна ертөнцийн талаарх бодлыг уруулт гэж үзэж байна. Тиймээс цаазаар авна гэд аврах тролд Бети түүнийг ид гэхэд нөгөөх нь ч Нээлийг идэх ба Клен Борокогийн ард ирсэн байв. Барууны бардам трол яаж яваад хижээвэр амтан болсон юм гэхэд Бетигийн өмнө ийм тайван байна гэдэг хачин байна. Түүнийг тасдаж хай гэхэд нөгөөх нь айд сандран зогсож байснаа Нээлийг бөөлжөөд гаргачихна. Клен нөгөө хоёрыг эврэн дээрээ суулган явуулна. Борокоч чи бас шидтийн юм уу гэж гайхан ягаан нунтаг гаргаж ирэн дэнлүүн дээрээ хийн. Энэ бол миний шид гин. Алишач дээрэмчидтэй тулалцсаар нуурын ёроол руу харан домог цэлэм хэрэгтэй гэж бодон нуурын хажуудах тавцан руу авиран гарна. Дээрэмчид ч түүнийг бүслэн хоёр талаас нь ирэхэд хоолны цаг гэснээр тавцанг нураачхна. Дээрэмчдийг идүүлж байх зур өөрөө торхонд нуугдан нуур руу орно. Амьсгал боогдсон ч үхэхгүй гэж бодон нуурын гүнээс сэлмийг олж авахар явна. Нуурын гүн рүү явах тусам амьсгал нь богдож ухаан нь баларцсан ч сэлмийг олох хүртэл тэсэх хэрэгтэй гэж бодно. Доош явсаар газарт тулан ойролцоо гэлтганах сэлмийг олж харна. Сэлмийг яг авах гэтэл түүний өөдөөс асар том улаанууд нэгдэх ба нуурын ёроолд буусан биш эртний төрлийн авраг мангасын толгой дээр буусан байв. Дахин сэлмийг авах гэтэл мангасын аманд сорогдон орно. Гэтэл сэлмийг барьж чадсан байх ба мангас түүний гарыг хадсан байв. Мангасын амыг цавчин гарч сэлмийн хүчийг ашиглан түлхэлт үүсгэн явсаар гарч ирнэ. Авраг мангасч түүнийг хөөж араас нь гарч ирэн ойр хавийг сүйтгэн дээрэмчдийг бүгдийг нь идэнэ. Клен шид гэдэг зүйлийг нууснаас чинь болж хэцүү байдалд орчихлоо. Ажлаа дууссан бол хурдан эргэн. Клен троллыг устгасан ч Броко түүнээс зүгтэж яваад Нээл хүүхэд хоёрыг олно. Алишач яаран ирэх ба энэ юун утаа вэ гэв. Кленч наад сэлэмчин гэхэд энийг болохгүй үхэл амьдралын зааг дээрээс арай гэж олж авсан гэв. Кленч энэ утаа л асуудал болоод байна. Чамд бол үйлчлэхгүй байх шиг байна. Юу ч үнэртэхгүй бас чих шуугж байна. Луна болон үхлийн ирмэг дээр байгаа Нээл хоёр хамт байгаа. Тиймээс чи ямар нэг зүйл хий гэв. Би шидийн авьяасгүй гэхэд чи ч үнэхээр хэрэг болохгүй юм а гэд яв. Алишач хэрвээ Луна өгсөн байвал яах вэ гэхэд хүний овгийг гих сонирхол минь алга болно гэв. Тэднийг цааш явхад шалан дээр цусны ором үлдсэн байгааг олно. Бороко хүүхдийг хааны удмын шидийн авьяастай гэдгийг нь мэдэн авч явах гэсэн ч Нээл түүний нөмрөгнөөс зууран чирэгцээр явсан байв. Алишач тэднийг гүйцэн ирэхэд ойртол хүүхдийн хурууг нэг нэгээр нь тасдан шүү гэж сүрдүүлнэ. Алиша тохиролцох санаа гаргаж сэлмээ харуулхад Бороко хайданы сүлд гүн улаан өнгө гэж гайхна. Алишач би нуурын ёроолоос авсан гэд хан руу шидэн зоогоод Лунаг үлдээгээд сэлмийг аваад явж үзгэв. Борокоч энэ жаал хааны удам гэдэг нь баталгаатай боллоо. Ганц сэлэм түнтэй тэнцэхгүй. Бусад 13 зэвсгийн байгаа газрыг хэлгэн. Алиша сарны уулын дунд хавцлын гүнд байгаа гэхэд Бороко надад өөр нууцлаг шид байгаа гэд алга болчихно. Алишач түүнийг дундуур нь хоёр хуваана. Бид Нээлийн ачаар л гүйцэж ирж чадсан байх гин. Клен Алишагийн биедэх цусыг ашиглан Нээлийг амьлуулна. Алишагч удалгүй буцаагаад амьлуулна. Манай хүн зүгээр үхэж босч ирснэ. Сэлмэндээ санаа зовж байдаг. Клен Нээлийг дахин төрсөн учраас нэр рүү гэж нэрлэхээр болно. Гэхдээ сурснараа Нээл гэдгээр нь дуудаад л явцгаая. Клен нүдэнд их тусна гэд сэлмийг нь хурааж авна. Нээлч явхад бэлэн болсон байх ба Алишагийн муухай царайлахыг хараад Бороко ширээнд хамаг зүйлсээ нуудаг гэхэд Алишач баярлалаа л гүгээд яв. Ширээнээс нь мөнгө, арьсан өмсгөл, мөн сэлэм болж авна. Гэтэл гинэт Клен хан цөм зохиулаад ороод ир. Араас нь нэг нөхөр орж ирэх ба шууд л Алиша руу дайрч эхэлнэ. Түн рүү араас нь дайрч Алишач хамгаалсаар хийс гэснээр Алиша байшингийн ханыг цөмлөн шидэгдэн гарч ирнэ. Энэ арга нөлөөлөхгүй бол хүрхрээ завчих ширхтэй болно гэж бодон нисэж буй луу гэх онцгой техник ашиглан дайрна. Түүний сэлэмний үзүүр яг хоолоо дээр нь ирэхэд Клен түүнийг зогсооно. Улаан үстэй залуугийн тэдэн рүү дайрсан нь эндүүрэл байсан. Хэрв зогсоогоогүй бол тэр хөлөөрөө Алишаг хідэн хэсэг болгох байсан гэв. Нөгөө нөхөрч эндүүрэл гэснээ тайлбарл. Түүнээс троллын үнээр ханхалж байна. Тролл өдөрдөг тагжгар байгаа гэж сонсоод ирсэн гэв. Клен Нээлийг төрүүлж явуулаад нөгөө нөхрийг мангас гэдгийг хэлнэ. Ийм хэмжээний далдлах шидийг зөвхөн баруун нутгийн мангасын хаан хий үзэгдлийн Завтиэл ашиглаж чадна. Бас сарны гэрлийн Кливатестэй харилцаа нь муу гэв. Нөгөө нөхөрч энэ бүхнийг яаж мэддэг? Хэн болохыг нь асуухад өөрийгөө Клен
өөртөө адилхан мангасын хааны албат гин. Нөгөө нөхөрч тийм бол бид нэг зоригтой байх гээд жинхэнэ төрхөндөө хувиран өөрийгөө Гарт гэж танилцуулна. Алишач таг гацчихсан хүн төрхтөө ярьж чаддаг мангас 2 болчихлоо гэж гайхна. Арай Баатруу тулдах газар андуурсан юм болов уу гэж бодно. Клиенч түүнийг тайвширгээд хүн төрхтөө ярьж чадах мангас олон биш. Тэд хүн төрлөختнийг дорд үздэг. Тэдэнтэй ярилцах нь шившиг гэхэд Гарт Баатартай хамт байгаа чинь ямар учиртай юм гэж асуув. Тэд бол хүмүүсийг судлах зорилготой хөтөч. Тэдэнд шидийн шившлэг хийсэн гэв. Завтын миний мэдхээр хүмүүст хайртай нэгэн байсан байж яагаад тэднийг устгах болсныг асуухад 3 хоногийн өмнө баруун нутгийн ойд мангасын хүүхэд ихээр алга болж байгаа хэрэгт хүмүүсийг сэжиглэн түүнийг судлуулахаар явуулсан байв. Клиенч зөвхөн мангасынх биш байх гин. Бас Кармегээс нэл хүүхдүүдийг ирж худалдаж авдаг нөхдүүдийн талаар сонссноо хэлнэ. Мөн шид гих зүйл энэ хэрэгтэй холбоотой байх гэв. Алишач тийм бол шидтнүүдийн хийсэн хэрэг байх гин. Дайнд шидтнүүд оролцсноор үр дүн шийдвэрлэх болсон. Анх дайнд шидтнүүдийг оролцуулсан хүн нь Луугийн ангууч Дорел. Тэр бол миний эцгийг алсан өстөн гэв. Харин нөгөө талд Борет болон эсвэрний цэргүүд Хайданы бэхлэлтийн цамхгийн ойролцоо эрцгээсэн байв. Дорелийн туслах хаа нас барсан гүнж өөр газар байсан болохоор амьд үлдсэн. Харин 6 сартай хааны цусыг залгамжилсан хүүхдийг хар үстэй хүүхэд авч явахыг харсан. Мөн хар хэрээнүүдээс Хайданы удмын хүүхэд олсон гэж мэдээ ирсэн гэв. Манай хэд ч нэгэн хотын ойролцоо ирсэн байх ба Алиша төрүүлж аван мэдээлэл цуглуулсан байв. Хайдан руу хөрш Бореттой арч байгаа ба эсвэрийн тэднийг зогсоох гээд чадаагүй гин. Хайдан Боретод эзлэгдвэл Луна хаан болох боломжгүй болно. Хайданы нууц техникийн төлөө хөдөлж байгаа бол Луугийн ангууч Дорел байх. Тэр тэтгэвртэй гар нуугдан амьдарч байсан аавыг минь олж ирэн алж байсан гэв. Харин аав нь түүнтэй орооцолтвол дайнд татагдан орно. Тиймээс тулалдаж болохгүй гэж гуйсан байв. Лунагийн төлөө Боретийн армийг ухрааж Хайданыг хамгаалах хэрэгтэй гэж атгана. Клиенч тэднийг үлдээгээд Боретийн арим руу явна. Боретийн арим 2 дугаар бэхлэлтийг нураан орцгооно. Эсвэрний цэргүүд гол дээр тэднийг зогсоохоор болно. Манай 3 хотод орж ирэх ба тосгоныхон хар хэрээнээс амьд гарч ирсэн дээрэмчдийг зодож алцгаасан байв. Тэд нэгэн дэм буудалд ирэхэд ямар учиртай хүмүүс гэдгийг нь шалгаана. Алиша өөрсдөө язгууртанд үйлчилдэг хамгаалагчид гэж танилцуулна. Эзэн ч тэднийг орохыг зөвшөөрч 2 хүүдээ ачааг нь зөөж оруулж өг гин. Нөгөө хоёр нь ч нээлээс ачааг авах гэтэл аимшигтай хүнд байв. Ах トゥ хоёр дамжлан арай гэж өрөөнд нь оруулж өгнө. Алишач доош бууж хоолоо авахаар явхад хүмүүс хаан мангасын хааныг алж чадлагүй өөрөө алуулсан. Баатар гэж нэр төдий ил зүйл. Хаан сүүлийн 15 жил зэвсэг хийгээгүй байж гинэт 13 баатар сонгосон. Бүтлгүй баатруудаас болж хаан өгөхөж ордон сүрсэн зэрэг ам уралдуулна л муулцгааж байв. Гэтэл гинэт цонх хаглан нэгэн зүйл орж ирэх ба аврах том шавж болно. Тэр нь Дорелийн туслах шидтний хийсэн зүйл байв. Нэг нөхөрч цонхоор зүгтэн гартал гадаач мөн дүүрэн шавж байх ба түүнийг булаацалдан тастан гиднэ. Шавжнууд хотыг бүхэлдэн бүсэлсэн харагдана. Энэхүү бичлэгийг хийхэд хамтран ажилласан Rival Store-той баярлалаа. Энэ газар маань бүх төрлийн маус засах, механик кейбордны свич солих, чихвч засахаас гадна хэсгийн эвдэрч илэгдсэн зүйлсийг сольдог. Мөн маусны наалт, мауспад бүх төрлийн хэрэгслийг авч явахд зориулсан хамгаалтын уут, хайрцаг гэх мэт дагалдах хэрэгслүүд байдаг ба энэ хаягуудаар нь ороод сонирхоод үзээрэй. Баярлалаа. Би бол Боретийн армийн дээд түвшний шидтэн Maynard Swan. Энд байгаа Хайданы хүүхдийг хааны удам мөн бишийг шалгахаар ирсэн гэв. Өрөөнд ч бас нэгэн шидтэн нээл рүү дайрч байх ба төмөр орнуудыг ашиглан түүнийг хананд шахна. Түүний чадвар нь төмөр зүйлсийг хөдөлгөх гин. Шидтэн нэгэн им гаргаж ирэн Лунад өгч шалгахаар оролдоно. Алишач өрөөрөө гүйхэд түн рүү шавжаараа дайруулан хаана. Харин Алиша шавжийг нь зогсоон өшөглөн унгана. Өрөөнд ороход төмөр ашигладаг шидтэн ухаан алдсан харагдана. Энэ хананд байгаа юу нүх вэ гэтэл хамаг хүчээрээ орыг түлхтэл ийм зүйл болчихлоо гэв. Манай хэд ч дайрч ирсэн шавжнуудыг устган дэм буудлаас зүгтцгаана. Ойроо зүгтэн ортол нөгөө талд нь шавжнууд хан болон зогсцгоо. Шидтэн ч Алишаг Баатар гэдгийг сансан байх ба Дорел аавыг нь алах үед хамт байсан. Сонирхолтой юм болох нэ гэж баярлана. Хотын хүмүүсийг бүгдийг нь талбай дээр цуглуулсан байв. Хотынхан ч яах гэснийг нь асуухад Шидтэн үнэн дээр та нарыг мангасын хаанаас хамгаалахаар ирсэн гэв. Шавжнууд чинь бидний нэгийг алсан гэхэд тэр бол осол байсан төдийг нь. Шидтэн хүмүүсийг Баатрын эсрэг өдөөн хатгаж Баатрууд бол урагчид. Тэднээс болж ийм зүйл болж байгаа. Тиймээс Баатрыг барьж авах хэрэгтэй гэв. Харин нөгөө талд Дорел хүмүүсээ дагуулan гол гаталж байснаа нуугдаад байлгүй гарч ирэх гэхэд эсвэрний командлагч Рот гарч ирэн голыг хөлдөн араас нь цэргүүд нь ч гарч ирэн тулалдаж эхэлнэ. Рот дахин дайралт хийхэд Дорел мориноосоо бууж ирэн
тэд тулалдаж эхэлнэ. Доорол сайхан төлөвлөгөө байгаа ч ямар ч нэмэргүй гээд үхлийн луугийн сарв өгснээр дайралт хийн. Шидтэй нэгдэн түүний харлуу сэлэм хязгаараа давсан талаар хэлв. Доорол эргэж харан эсвэрийн болон өөрийн цэргүүд рүү хамттан дайралт хийн. Рот яагаад ийм зүйл хийж байгааг нь асуухад Баатрын домгийг үгүй хийнэ гэв. Баатрууд домогт итгэн хэдэн мянган жилийн турш ялах боломжгүй дайсантайгаа тулалдан үхсээр ирсэн. Энэ бүхнийг зогсооно гэд яв. Гэтэл Килен мангасын хаан босон дүрээрээ түүний урд гарч ирнэ. Чи доорол байх нэ гэхэд бүгд л түүнийг ярьж байна гэж гайхацгаа. Килен та нар шид гих хүчээ хаанаас олж авсан? Мөн хүний болон мангасын хүүхдийг хулгайлж байгаа хэрэг шидтэй холбоотой юу гэв. Доорол ийм зүйл асуух гэж ирээ юу? Сүр жавхлантай мангасын хаан байж гэхэд газар нутгийг минь бузарласан хүнийг шийтгэх нь хааны үүрэг гэв. Дооролч үхлийн лугийн гэд дайрах гэтэл Килен сүүлээрээ түүний гидсийг нэвт зоо. Чамайг дахиж гарч ирэхийг мэдэж байсан гэснээр түүний духан дунд нүд гарч ирэн шидэт цусан шорон гэснээр биеийн задран цус нь Киленийг бүрхэн цусан бөмбөлөг болно. Харин доорол шин биетэй болон гарч ирнэ. Шидэт цусан шоронгоос мангасын хаан байсан ч амархан гарч чадахгүй. Наа дотроо цөхрөл давтаад байж бай гэд явна. Манай гурав тэрэм дотор нуугдсан байх ба хотынхон тэднийг бүсэлсэн байв. Хүмүүс ч мангасын хаантай тулалдаж бүтлгүүцснээс чинь болж ийм зүйл боллоо. Хаяа нэг мангас ялаад магтуулахаас өөр зүйлгүй амьтад гэж үзэн ядан оролцохоо. Гарч ирэхгүй бол шатааж байгаад гаргана гэтэл аав ээж хоёр нь ирчихсэн. Аав нь 200 жилийн түүхтэй термийг шатааж болохгүй гин. Хүнч тэднийг барьж шидэттэн тушаах хэрэгтэй гэхэд гадны хүний үгэнд орох хэрэггүй. Энэ бол бидний асуудал гэж уурлана. Термийн үүдэнд ирэн эргүүлийн салааны ахмад Марк байна. Баатартай ярилцах зүйл байна гэв. Алишаач гарч ирэхэд хааны өгсөн сэлмийг яасныг асууна. Мангасын хаантай тулалдаж байгаад алдсан гэхэд тулалдсан нь үнэн бол асуудалгүй. Та нарыг явуулсан хүн нь хаан. Тэр уламжлалаа дагсан хэрэг гин. Алишаач үзэн ядаагүй юм уу гэж гайхахад гол асуудал нь энэ уламжлалыг үргэлжлүүлж болох уу? Тийм үн цэнтэй юу? Дараагийн хааныг ард иргэд дэмжих хэрэгтэй юу? Сүүлийн мянган жилд мангасын хаан дээр очиж чадсан нь зөвхөн та нар. Сарны уулын цаа талыг харсан уу? Ямар байсан? Тийш зорих үнц нь байгаа юу гэх мэт зүйлсийг асууна. Гэтэл Алиша өөхөх үедээ өндөрч хидэгдсэн үеэ санаж ертөнц бөөрөнхий хязгааргүй үргэлжиж байсан. Мэдээж үнц нь байгаа. Давчуу ертөнцийг тэлэх хэрэгтэй. Өдийг хүртэл амь насаа алдсан баатруудын төлөө үнц нэггүй гэж хэлүүлж чадахгүй гэж орилоход бүгд гайхан харцгаана. Ахмад ч одоо явцгаа залуучуудыг бид ятгахчихнаа гэв. Гэтэл шидтэн гинэт гарч ирэн Ахмад руу дайран шархтуулна. Алиша аврах шавж руу дайран устгаж чадна. Хүмүүсийг тэрэм рүү оруулан ганцаараа шавжнуудтай тулалдан үлдэнэ. Шидтэн ч том шавжинд анхаарал байвал жижигүүдэд нь алуулна шүү. Зөгөөнөөс эхлээд шоргоолж модны үстэй өд хүртэл байгаа. Хамгийн аимшигтай нь хортой аалз гэв. Би баатруудыг үзэн яддаг. Та нар бол зүгээр л нэр төдийгээд улам их шавжаар түүн рүү дайруулна. Түүний баатруудыг үзэн яддаг шалтгаан нь бага наснд нь тохиолдсон хэцүү зүйлд нь хинч туслаагүйгаас болж баатруудыг буруутгадаг байв. Гэтэл гинэт Килений жижиг хэсэг гарч ирэн эндхийг хурдан зохицуул гэв. Тэрэм дотор байгаа хэдч байшингийн завсар зайг битүүлэн хүүхдийг хамгаалцгаана. Шидтэн аврах хилэнц гаргаж ирэн түүн рүү дайрна. Киленч иймхэн хорноос болж мангасын цус эвдрэхгүй ч хор сулартал би чинь идгэхгүй шүү гэж анхааруулна. Энэ хооронд талбайд байсан хэд шавжнуудыг явмагц цэргүүдийг буулгаж авсан байв. Тэдний яагаад шавжиг нөхрийг дагаж байгааг асуухад үхмээргүй байгаа болохоор л гин. Тэр жинхэнэ хүчээ гаргавал бүх зүйл устж дуустал зогсдоггүй. Боротын армийн хамгийн хүчтэй шидтэй гэв. Авгалдаанууд ой болон термийн байшин гэдцгэн. Алиша уснаас үсрэн гарч иртэл моднууд дээр дүүрэн авгалдаан өрнүүд харагдана. Тэд хурдан үрждэг. Чаддаг юм бол зогсоогоорой гин. Шавжнууд тоосонцор цацсан Алишагийн нүд бүрлцэх үед хилэнц дайран жижиг шавжнууд түүнийг бүрхэн авна. Гэтэл Килен яан даа гэснээр бүрхрээ завчигчийг гаргаж өгнө. Энэ ертөнцийн амьд биетүүд бүгд уснаас бүрэлддэг. Сүрэглэн цугласан шавжнуудыг тогтсон ус гол гэж бодон тас цавч гэв. Алишаач босч ирэн ганцхан дайралтаар бүх шавжнуудыг устгана. Харин шидтэнг цохиж ухаан алдуулаад өөрөө ч унаад өгнө. Гэтэл Килен түүнийг түшиж авсан байв. Нээлж та буцаад ирсэн юм уу гэхэд та нарыг буцааж дуудахаар ирлээ. Доорлын ард өөр нэг мангасын хаан байх шиг байна гин. Харин энэ үед Лунагийн ээж амьд үлдгэсдийг хайн мөн хүүхдээ амьд байгаа гэдэгт итгэн хайсаар байв. Туслах нь ирж Доорлын айрамд эсвэрний цэргүүд ялагдсан. Мөн мангасын хаан гарч ирсэн ч Доорол улаан бөмбөлөгт хорьсон. Үлдсэн 20 мянган цэргээ дагуулan ирж байгаа талаар тайлагнана.
Лунагийн ээж хааны алхыг ашиглан түүний зэвсгийг цохиж хагалах болно. Цэргүүдэд дамжуул хотын гудамжинд Доройлын армийг тосож тулалднаа гэв. Доройлч Хэрмийн ханыг дэлбэлэн орж ирнэ. Харин нөгөө талд хотынхон төмөр ашигладаг шидтэнг барьж авчирсан байв. Алишач Доройлыг Мангасын хаантай ямар холбоотой болохыг асуухад шидтэн эмэгтэй юу яриад байгааг нь ойлгохгүй байгаа харагдана. Чамаас бусад гэвэл барууны Завти, зүүнний Расвел, хойд зүгийн Водын нарын нэг байх гэхэд над руу соёогоо яралзуулсан бол хариуг нь барих болно гэв. Алишач тэглээгээ жинхэнэ биеэ үлдээгээд ирсэн юм уу гэхэд бөмбөлөгч жинхэнэ бие биш, сүдэртэй нуусан байсан хэсэг нь ба ялагдсан гэж бодогдуулах нь давуу тал болно гэв. Шидтэнч бид нар хайдны зуухыг олж авах гэж ирсэн. Зуухыг ашиглахад танхүү хэрэгтэй болохоор барихаар ирсэн. Харин одоо харж болно үстэй гэд Бэлигээ тайлан Бэлиндээ шидэ ашиглан ниснэ. Энэ үед тосгоны хоёр Нээл Луна хоёрыг тэрэгэн дээр суулган авчирж байх ба шидтэнч ах トゥ хоёрыг цохиж унган Нээл Луна хоёрыг авч явнаа гэв. Тэрэгний төмөр дугуйг ашиглан тэрэгтэй нь хамт хөөргөнө. Гэтэл Килэн Алишаа хоёр аль хэдийн ирчихсэн. Энэ тэргийг чамд зориулж бэлдүүлсэн гэв. Тэднийг харсан хотынхонч Алишаа талархснаа илэрхийлэн далалцгаана. Манай хэдж ниссээр Хайдоротод ирэх ба аль хэдийн тулаан эхэлсэн байв. Алишаа Доройлыг харан шууд л түүний зүг явна. Харин хатан цэргүүдийн хамт Доройлын өөдөөс тулалдахаар дайрна. Цэргүүд түүн рүү дайрсан ч юу ч бололгүй үхцгэн. Доройл ганцхан дайралтаар хамгаалтыг нь үгүй хийн. Хатныг хоолойноос нь боон барьж ав. Хатан зэвсгийг нь устгаж чадвал ялах боломжтой гэж бодож байтал гинэтэл Алишаа дайрч ирнэ. Хатан ч энэ боломжийг ашиглан цохихоор дайран хоош шидэгдэн үсэрнэ. Алишаа Доройлтой тулалдан харин хатан сэлмийг нь онсон үгийгээч мэдэхгүй байв. Килэн түүнийг саатуулж байх хооронд хааны зуух руу явнаа гэв. Тэд нэгэн ханад тулж ирэн энэ ханны цаана байгаа түлхээд унахчих гин. Нээлч гайхан зогсоход чамааг эдгээхдээ Лунаг хамгаалахад хэрэгтэйгээд троллын булчин шингээсэн гэв. Нээлч ханны чулууг түлхэхэд чулуу нисж явсаар зуухыг хамгаалж байсан цэргүүдийг ононо. Харин Килэн цэргүүдийг сүүдэртэй шингэн алга болгоно. Энэ үед Гарт нисж яваад цусан бөмбөлгийг харан түүн рүү дайрсан ч ямар ч нөлөө байдаггүй. Гэтэл түүний араас командлагч Рот түүн дээр ирэн нисч чаддаг юм уу? Тийм бол намайг Доройл дээр хүргэж өгөөч гэж гуйна. Гарт чиний тулалдахыг харсан очиж өгөхийг хүссэн юм уу гэхэд хааны зуухыг зүгээр байж байгаад алдаж чадахгүй. Доройл шид ашиглан ертөнцийг өөрчлөх гэж байх шиг байна гэхэд шидтэй холбоотой бол түүнийг ашиглан судлыг гэж бодон хүргэж өгөхөөр болно. Килэн Лунагийн гарыг самбарт уншуулж үзсэн ч ямар ч өөрчлөлт байдаггүй. Нээлийг хүүхэдтэй үлдээн дээрээс нь орохоор яван халуун зуух руу үсрэн орно. Гэтэл түүнийг орж ирэхэд хаалга онгойсон байх ба Нээл ухаангүй хэвтэж байгаа харагдана. Гэтэл хаан нэг гартаа толгоогоо нөгөө гартаа Лунаг барьчихсан зогсож байв. Алишаа Доройл хоёрч тулалцсаар мандах луу гэд түүн рүү дайртал. Энэ аргыг аавд чинь заасан хүн нь би гэснээр хуу салхих гэж хариу дайран Алишаа шидэгдэн явна. Алишаач арай гэж зогсож байх ба Доройл миний дайралтанд оногдсон байж гар хөлтөөгөө байна гэдэг аргагүй л ариун сэлэм Маргогийн охин байна гэв. Аавтай минь ямар холбоотой юм гэхэд бид нэг сургуулийн сэлмийн ориглыг хамтдаа зорж байсан нөхөр минь гин. 25 жилийн өмнө нэгэн тэмцээний сүүлийн тулаанд Доройл болон Алишагийн аав Марго нар үлдэж байсан ба тулаанд Марго ялж баатар болон сонгогдож байсан байв. Түүний сэлмний онцлог нь хамгийн анх ялсан мангасынхаа сүнсийг шингэн хүчтэй болох талаар Хайдны хаан тайлбарлаж өгнө. Маргоч хойд зүгийн луутад тулалдахаар шийдсэн байв. Тэд баг бүрдүүлэн хойд зүгийг зорьсон ч цаг агаар болон луугийн асар их хүч төсөөснөөс нь хамаагүй хэцүү байв. Эцэст нь тэр хоёр л үлдэн Доройлын дайралтыг ашиглан дээш үсрэн лууны дээрээс дайран газарт унгаж чадна. Марго газарт луутай тулалдан эцсийн дайралтаа хийх гэтэл чулуунд бүдрэн унана. Лууч түүнийг нь ашиглан нэг хөлийг нь тасдаж хаях ба Марго Доройл руу сэлмээ шидэн өгнө. Харин Доройл луугийн хүзүүг тас завчин алж чадна. Луугийн хүч сэлмэнд шингэн орж өөр нэгэн аврах луу гарч ирэн ухаан алдан унсан байв. Доройл ухаан орон хартал аврах том хөлийн мөр дотор байсан гин. Энэ явдлаас хойш луугийн ангууч гэж дуудагдах болсон гэв. Баатрын домог бол худал зүйл. Санаатаагаар чухал мэдээллийг нь устгаж боломжгүй зүйлийг үе дамжуулан ирсэн. Тэр үннийг зөвхөн Хайдны хаан мэддгийг олж мэдсэн гэв. Тэр устгагдсан мэдээлэл нь шид үг гэхэд тийм шидтэй холбоотой нууц Хайдны зууханд байгаа байх. Тиймээс бүү саад бол гэснээр үхлийн лууг дуудан гаргаж ирнэ. Үхлийн луугийн сарвуу гэснээр Алишаа руу дайран зуухны зүг явна. Алишагийн гар хөлн тасарсан ч мангасын цусны ачаар тэр дороо буцаад хэвэндээ орно. Алишаг хэрэмдээр гарч ирэхэд хатан түүн дээр ирэн та нарыг мангасын хаанд алуулсан гэж бодож байлаа. Бусад баатрууд ч гэсэн ирсэн юм уу гэхэд
Ганцхан би л ирсэн. Бусд нь алуулсан гэв. Хатанч та байвал доройлыг зогсоож чадах байхаа гин. Алишач түүнд хүүхэд нь амьд байгаа талаар хэлэхэд маш их баярлана. Лунаг хамтрагчтай зуух руу явсан ба доройлч тэдний байгаа газар руу явсныг хэлэхэд хатан хамт явахыг хүснэ. Аюултай учраас эндээ үлдэх хэрэгтэй гэхэд юу ч болж байсан хамт явнаа гин. Энэ үед галзуурсан хаан хүүхдийг зууханд өргөл болгон өгөх гэхэд Клен түүнийг зогсоон. Ач хүүгээ өргөл болгох танаа ертөнцид энгийн зүйл юм уу гин. Хаанч энэ би миний биш зуухны хүслээр хөдөлж байгаа. Түүнийг зуух руу хийснээр дахин төрж хаан болно. Эртнээс уламжлагдсан ирсэн заншил гэв. Хааны толгойгүй байж хөдөлж байгаа нь түүнтэй холбоотой байв. Лунагийн аав зууханд орохоос татгалзан амиа хорлсон ба түүнд үннийг хэлж сонголт хийх боломж олгосон алдаа болсон гэв. Хаанч Лунаг зуух руу хийчихнэ. Харин хатан нөхөр нь нас барахынхаа өмнө одоогийн баатруудад Мангасын хааныг ялах хүч байхгүй гэж байсан. Мөн 1000 жилийн түүхэнд ялсан гих тэмдэглэл байдаггүй. Дөрвөн Мангасын хааныг ялвал ертөнц нээгдэх үү? Хин энэ домгийг анх үлдээсэн зэрэг асуултад нь хариулж байгаагүй нь үе үеийн хаад жинхэнэ үннийг нууцалдаг байх гэв. Алишач домог ямар ч байсан баатруудын тэмцэлд утга учир байсан гэж бодож байна. Хэрв тийм домог байхгүй байсан ч би тэмцэх байсан гин. Энэ үед Клен хүүхэд үнс болчихлоо. Дахиад төрөхгүй юм уу? Жинхэнэ нь биш бол болохгүй байсан уу гэснээр Лунаг тэрвэрэн зогсож байв. Хаанч миний гарнаас барих үедээ сольчихжээ гин. Харин Клен нэг муу утсан хүүхэлдээ надад үйлчлэхгүй. Одоо наад би чинь яах бол гэхэд хаан өөрөө зуух руу орчихно. Зуухны галч улам хүчтэй асан дэлбэрэлт үүснэ. Доройл зууханд ойртон ирэхэд Рот түүний дээрээс мөсөөр харван лууг нь газарт унгана. Харин Алиша нөгөө талаас нь дайран Роттой хамт Доройлын эсрэг тулалдахаар болно. Доройлын духан дээр дахин хоёр нүд гарч ирэн тэднэрүү араас нь дайрч тэд юу ч хийж чаддаггүй. Алишагийн цээжин сэлмээ зоох гэтэл араас нь Рот дайрсан ч Доройл тэднийг газар чидэн унгана. Алиша түрүүн хийсэн мөсөө дахиад гарга гин. Рот ч мөсөөр дайран Доройл түүнээс нь бултан зөрөхөд Алиша дайралтыг нь ашиглан ард нь гарсан байв. Рот мөсөн шорон гиснээр Доройлын хөлийг мөсөөрөө барин дуусхаараа баатраа гэв. Алишач мандахлуу гэснээр Доройлыг дундуур нь хоёр хуваасан ч түүний бие бүхэлдээ мангасын цус байж таарна. Эргээд мөсийг дундуур нь завчхад Алиша нэг гараа тасдуулна. Цуснууд буцаж бүрэлдэн Доройл дахин гарч ирэн бид яаж чижээсэн жинхэнэ баатар болж чадахгүй. Чулуугүйгээр шид ашиглаж чаддаггүй гэдэг нь доод төвшин болохыг харуулж байна. Жинхэнэ дээд угсааныхан бидэнд домог үлдээгээд үгүй болсон. Бүхнийг дуусгахын тулд баатрын домгийг үгүй хийх хэрэгтэй гэснээр луун толгойтой гараараа галаар дайран тэрний төлөө бол хідэн ч удаа дайн хийж хичнээн зогсос овоолсон ч хамаагүй гэв. Кленч хой зүгийн Мангасын хааны зорилго энэ байсан юм уу? Түүний ярьсан жинхэнэ угсаа гэдэг нь 1000 жилийн өмнө намайг Мангасын хаан болохоос өмнө устдаж алга болсон байх. Муу завти мэдсээр байж нуусан байна гэж бодно. Зуухны галыг өөрийн сүдэртэй арай гэж шингээхэд тоогийн судар гэх зүйл харагдана. Нэгмүү судар хайдны хаадыг өөрийн албатаа болгож түүнээс болж Алиша над руу дайрч Луна үнс болох хувь тавилантай болж би цайзыг устган хүн төрлөختнийг арчиж хаях талаар бодсон гэж үгээд инээд алдан ямар ч утгагүй юм гээд Лунаг үлдээгээд хүн төрлөختнийг устгахаа боллоо. Тэр сударч хамаа алга сарны уул руугаа явъя гэхэд Луна түүний араас уйлсаар үлдэнэ. Энэ яриаг нь сонссон Алиша боож өгтлээ уурлан бити тэнэгтээд бай. Ингээд л хаяад явах гээ юу гэхэд Доройл болон Водын нарын зорилгыг ойлгосон. Зогсоох шалтгаан алга. Надад хамаагүй гэхэд Лунагийн нүдийг хар доод угсаа юм шиг байна уу гэж уурлана. Клен эргээд хартал Луна уйлсаар түүний араас явхаар хичээн арай гэж босч зогсон. Уйлсаар түүн дээр алхан ирнэ. Алишач ууранда Доройлын галыг сөрөн өөдөөс нь гүйн. Лунагийн нүд ямар байна гэж орилно. Кленч түүнийг өргөн нүдийг нь харан зогсно. Харин Доройл урд нь гарч ирэн ингээд дууслаа. Баатрын хуурамч хувилбар минь гээд дайрах гэтэл хажуунаас нь нээл чулуу шидэн зогсоо. Алиша жинхэнэ эсвэл хуурамч байх нь хамаагүй. Тэгсэн ч би баатар гэснээр сэлмэн дээрээ очин гараа буцааж нийлүүлнэ. Доройл руу хүрхрээний мандалт гээд дайрна. Харин Доройл дайралтыг нь сэлмээрээ хаахаас гадна Алиша руу дайрч чадсан байв. Алишаг доош унах үед Доройл дахин дайрахаар араас нь нэрнэ. Алиша анханасаа миний бай сэлэмчин байсан гин. Доройлч дайрахаар далайтал сэлэм нь хуг усран унана. Нээлч Алишаг тосон авна. Алиша сэлмээ хуглуулж хүчээ алдсан чамааг эзэн чинь яах бол гэтэл түүний хамаг цус цацран
Би юу ч хийж амжаагүй байна гэж орилсоор арьс мах нь хуулран, ясан ч бут үсрэн алга болно. Түүний биенээс үлдсэн чулуунууд ч газарт унахад Рот биедээ 9 ширхгийг шигтгсэн юм уу гэж гайхна. Харин Алиша мангасын хаан Водын гараад ирэх вэ гэж санаа зовтол Килин Лунаг тэрэн гарч ирээд тэр гарч ирэхгүй гин. Алишач Лунаг хараад санаа намарна. Харин хатан хүүхдээ хараад уйлсаар гүйгээд очтол Килин Нана зогс гэхэд бүгд гайхан харна. Гэтэл энэ бол хааны сэргэн мандалт. Хаан өөрийн хүчээр харина гэд түүнийг газарт буулгана. Лунач хөл дээрээ арай гэж тогтон алхасаар ээждээ очино. Түүнийг харсан Алиша санаа намран унаад өгнө. Рот чи зүгээр үү гэд ирэхэд би зүгээр болохоор Боротын цэргүүдэд доороодлыг өгснийг мэдэгдэх хэрэгтэй гэв. Рот ч хугархаас илмийг нь аван яаран явна. Харин Килин судрыг авсан байх ба жинхэнэ үннийг олох хүртэл хадгалахаар шийдсэн байв. Гэтэл нэгэн гүрүүл гарч ирэн чи өнөөдрийн явдалд харамсандаа Кливатес Таугийн сэрэх цаг ойртсон гэхэд сүдрээрээ барьж аван шатаана. Рот ч дайн дууссан Баатар Алиша Дорел генералыг ялсан гэж орилно. Хоёр талд айралтаа зогсон Боротын цэргүүд ч ухарцгаана. Алишагийн биеийг бүхэлд нь боон эмчилсэн харагдана. Үхээгүүдээ баярлаж байгаач өвдөлт нь яасан ч арилахгүй байна гэхэд үхлийн шархыг хормын дотор эмчилсэн болохоор мэдээжийн зүйл гин. Алиша түүний яриаг юу гэж бодож байна? Үнэн болов уу гэж асуухад мэдэхгүй. Баттай зүйл нь Тао гэх нэр мөн тэр судар үе үеийн хаадыг удирдах байсан гэдэг нь л байна. Миний олсон судар түлхүүртэйгээ байсан ч судрыг нээж чадаагүй. Магадгүй түүнээс гадна өөр судрууд ч байгаа байх гин. Гэтэл хаалга тогшин хатан та бүхнийг хүлээж байна гэв. Хатан цайзын ихэнх хэсэг сүрсэн ч хааны сэнтий үлдсэн байна. Мөн манай улсын хаан эсэн мэнд байна гин. Та гур бол энэ улсын хамгийн том ачтан. Маш их баярлалаа гин. Гэтэл нээл хатнаас уучлалт гуйн сандран зогсоход Килин тэр би бол дорд уулын дээрэмчдийн боолын охин. Хаан болох хүний амийг бузралсандаа яаж уучлалтгүйхаа мэдэхгүй байгаа гэв. Хатанч түүн дээр ирэн хүүгийнхээ төлөө хамгийн их санаа зовж байсан зүйл нь өлсөндөө уйлж байгаа байх таа гэх бодол байсан. Зэрэг зэндаа ямар ч хамаагүй. Та бол жинхэнэ ачтан минь. Маш их баярлалаа гин. Хатан та гуравт хүссэн зүйл байна уу? Миний чадах зүйл бол юу ч байсан хэлээрээ гэхэд Килин юу ч байсан хамаагүй юм уу гэснэ. Би хааны шидийн багш болмоор байна гэв. Ийхүү анимаа дуусаж байна. Дуустал нь үзсэнд маш их баярлалаа. Бичлэг маань таалагдсан бол лайк, subscribe дард дэмжээрэй. Удахгүй дараагийн анимаараа иргэн уулзъя. Хонхоо асаагаад хүлээж байгаарай. Баярлалаа.